시계처럼 달리는 밀기 없다가 승에서 달리는 밀기 없다가 승에서 달리는 밀기 없다가 수습해서 하러 가시고 달리는 밀기 없다가
Milli Gökteşe'nin önlemlilerini kalan Kuşkada Sasyası çıkılmış olmasın hemşiresi bilgisayarda. Milli Gökçe Karabiko'da önlemlilerini çıkılmıştır. Kuşkada Sasyası hemşiresi Samildino Nurhan. Одан талаас хүрдэн сорогсон хэмжээ. Насан туршидын Азийн аваргаас бас 24 онд хүрэл медаль авсан. Тэгэхээр энэ тэмцээнээсээ бол медаль аваад үдцэн дамжиж гисэн. За тэгээд Солонгос улстай бол бас маш өндөр түвшинд тулж байгаа тамирчин байгаа. За Хичаяаны хувьд болохоор одоо бас энэ 58 кг-д 2 Солонгос тамирчин байгаа. Нэг нь бол нөгөө Ким Жумьён. Ким Жумьён бол Солонгос улстай яг эрхээ аваад ороод ирсэн. Хичаяаны хувьд болохоор нөгөө тэмцээнээсээ президент капасаа авч орж ирсэн тамирчин байж байгаа. За энэ тамирчны бол зүүн урд хөлний одоо GK буюу дээрээс цавчиж өшгөлдөг өшгөлд бол онцгой сайн. Бага наснаасаа тэрийг хийж ирсэн. Магадгүй одоо энд хийж үзүүлэх байх. За бага насны нэг дадал болсон зүйл бол угаасаа байж байгаа. Өөртөө үлдсэн байгаа шүү дээ. Тэрийг их гол нь хизээ ямар цаг үед хийх үү гэсэн харуулсан шүү дээ. За тэгээд түүний өрсөлдөг Тайланд улсын тамирчин бол бас хоосонгүй тамирчин. За бас өсвөрнөөс залуучуудын Аз заргын медалаас авч ирсэн тамирчин байгаа. Тэгэхээр аль нь бол бас өчтөрийн үед бол ойролцоо байгаа гэсэн. За одоо бас л их гайхалтай тулааныг төлөвлөж байна. За Хичаяаны хувьд бол одоо сая тулцсан Ираны тамирчин Зандитэй бас хамгийн бас боломжийн өсдөөнийг гаргах магадлалтай гэж өндөртэй тий таамаглаж ярьж байгаа тамирчдын нэг. Мэдээж Иран Солонгос нэр яваад бол дуусахгүй үргэлжлэн сонирхолтой байдаг. Одоо тэрний нэгэн үеийн төлөөллүүд байж байгаа. За гэвч одоогийн энэ тоглолт бол чухал. Тэг энийг авч иж одоо Иран тагаа. Тайланд улсын тамирчид бол яавч удаа амар ойлгож өгдөхгүй. За 4 тэг цаг 50 секунд. 50 секундэд цаг бол за байна. За 6 оноо. За энэ өндөр түвшний тамирчнаас 6 оноо сална гэдэг бол бас аюултай байдал үүсэж байна л гэсэн үг дээ. За хэд очиод байгаа боловч бол Тайландын тамирчин харах мод оноо авч чадахгүй байна тийм.
тэнцвэрээр 5 товцоос хийсэн байна. Манайчтай өшгөлсөн байна. Жаахан ихтэй халаа хийсэн. За одоо гайхалтай хамгаалж байна. 1 минут 50 секундын туршид нэг ч оноо алдсангүй. За мөн л амархан авч байна да. За одоо ингээд аваргууд бол тэгээд одоо Тайланд бол жоохон товтлохотой оновчтой өшгөлүүд ийм байна тий. Уг нь очиад байгаа хэрнээ жоох хүч дутаад байх шиг байна. за гэвчин тамирчны одоо өндөр түвшний тамирчны хамгаалалт нь бас аюултай байгаад байна. Буугаал тэр урт хөл нь ямар хордтой орж байгаа. За одоо ингээд энэ аваргууд бол ер нь хамгаалтаа өөрөө товтлогоогоор хийж идэв тий. Товтлогоо нь одоо хамгаалт товтлогоо хэрэг зэрэг хийгээд байгаа. Даваа талууд байдаг. Оноогоо аваргаа хамгаалж байгаа. За эргэлтийн өшгөлтийг гайхалтайгаар хийгээд. Нэмэлт 2 оноо авлаа. 4 онооны өшгөлт аваа. Дээрээс нь нөгөө тамирчин унаад ингээд 5 оноо нэг дор авч байна. За 20 минут 7-2 боллоо. За өнөхөр өндөр түвшний техникийг үзүүллээ. За энэ мэрэгжлийн тамирчдын одоо текстээр гарч байгаа. тэр хөдөлгөөн За яг мэдэрч байна тий. Биеийн одоо байдал үнэхээр төгс хэмээр. За тэр ямар богинохон зайн ямар хурдтай гаргаж ирж байна тий. Зайн мэдрэмж бол үнэхээр гайхалтай байна. За энэ өндөр түвшинд хүрэхин тулд бол үнэхээр асар их хөдөлмөр дээр нь бас өгөгдөл байгаа. Тэгээ систем байна. За энэ өөрийнх нь одоо үндсэн дархан шилтэн байна да. Хүний дархан мэрэгч энэ маш сонирхолтой. Одоо энэ өшгөлтийг дараагийн заандгийн тэр өшгөлтийг мэдгүй хүн байх. Дэлхий дээр мэдгүй хүн байхгүй. Тэгтээ хааж болдгоо тийм ээ. Тийм хэмжээнд бол давтсан байгаа юм. Гайхалтай хөдөлмөр. Аргон өгдөг. За 10 өгдөг. Зайнаа зайлс хамстай. За 2 нь авсан болж. За дургуул ирсэн. За өндөр түвшний тамирчдын бас давуу тал юм нь бол за мэдээж өөрийн гэсэн үнэхээр онцгой дархан хөшөлт байгаа юм. Тэгрээс нь тэрэн дээрээ одоо хослуулсан бас нэг 23 кг байж байгаа тийм. Тэнгүүд нөгөө нэг техникийг арай гэж зогсоонгууд араас нь тэр ирэнгүүд маш хүнд байдалд өрсөлдөж оруулаад байгаа. За одоо хичээний хувьд бол одоо GK буюу урдаас өшгөлж байгаа өшгөлтийг хийж байгаа ч гэсэн тэрийг газ эргүүлээд байна. Эхлэн авчаад байгаа. За манай хайрцаг болсон л дөгүүлж чадлаа шүү дээ тий. Тэглээ Тайландын тамирчин бас сүйд бас.
Ранкинг номер 1 чигсэж байгаа. Олимпийн ранкинг топ 3 58 кг-ийн жинд хасах 70 метр 78 кг сантиметр өндөртэй тамирчин маань нуруу оролцоо. 20 тамирчин маань тулааныг өргөжлүүлэн явагдаж байна. Тулаан эхлээд удаагүй Иран улсын тамирчин маань амжилттай давталснаар өөртөө 3 оноог авч байна. За Иран улсын тамирчин маань 2025 онд болсон насан туршидчдын дэлхийн авраг шалгаруулах тэмцээнд авраг авсан байгаа. За хоёр тамирчин маань бас Иран улсын тамирчин маань 58 кг хэмжээнд бас сүүлийн үед доод болоод байгаа ранкинг 1 номер тамирчин маань. Энэ бол өөрийнх нь бас нэрийн өшөлт. За тэгээд бас тамирчид маань түрүүний хэлсэнчлэн харж байгаа бол зайны мэдрэмжийг бас маш сайн ажиглаж байна. Нэг өшөлт хийгээд оноо авсан хойг нөгөө нь байрандаа байх юм бол дараагийн хөдөлгөөн буюу юу ч хийж болно. За энэ бол өмнөх тоглолтууд дээр байн хийжсэн хөдөлгөөн. Нэг хамгаалаад дахиад авчлаа. Дөрмөөсөөс нэг өөр хөдөлгөөн яваад шууд гарных нь хамгаалтанд доогуур сэтрээд яваад байгаа тийм ээ. Тэгжээж өөртөөс 2 оног аваад байгаа. За онооны харьцаа 11-2. За хэрвээ Иран улсын тамирчин дахиад амжилттай 2 оноо авах юм бол онооны ил давуу тухайн үеийг ялтаар өндөрлүүлэх нэ. За мэдээж Иран улсын тамирчин маань сүүлийн үед маш од болоод байгаа. Хөнгөн жингийн тамирчин. За доод үеэс төрөн гарч ирж буюу шилдэг тамирчдын нэг байгаа. За мэдээж маш хөнгөн, хүчтэй, за хурдтай, за хамгийн том давуу тал нь бол сонголттой байгаа. Тэгээ энэхүү тулаануудыг харах юм бол яг өөрийн техникийг бүрэн сайн үзүүлж, өрсөлдөгчтэй буулган авч за энэ аврагын алтан медалийн төлөөх тулаанд шалгарч гарч ирсэн. Яг хичээний хувьд бол бас Солонгос улсын залуу үеийн тамирчин. За эдний жин бол маш өрсөлдөөнтэй байдаг. 58 кг-ийн жин гэдэг бол. За ян хичээний хувьд бол за 54 кг-аас дээш өсөж орж ирж байгаа шин залуу үеийн тамирчин байна. За энэ хүү тэмцээнээс бас эхний 3 эхний 8 билүү. Тий. За энэхүү насан туршидчдын Азийн авраг шалгаруулах тэмцээний тулааны төрөлд эхний 7 байр эзэлсэн юм бол за 40 оноо өөртөө цуглуулж чаднаа гэсэн. Ингэснээр Олимпийн эрхийн тэмцээнд бас эхний 3 байр маань Олимпийн эрхэд орох эрхтэй болж байна. G4 англи гэдэг бол мэдээж тэквондо спорт хичээлдэг тамирчдын үед маш өндөр оноо олгодог төрөл байгаа. За тоглолт эхлээд удаагүй Иран улсын тамирчин маань гидсэнд амжилттай 2 давтлаад онооны харьцааг 4 тэг болгож байна. За гоё. За баг тоолооч гэж бие хилэмжээр энэ ч гэсэн яа тамирчны ёс зүй гэж хэлэх үү эсвэл нөгөө хүнд эсрэг зүүн дарамт төвчүүлж байгаа гэдэг бол энэ жоохон туршлагатай хүний илүү хийж байгаа үйлдэл байна л да. Ян хичааны хувьд бол нас залуу тамирчин. Дөнгөж 21 настай юм байна. Тэгэхээр бас иймэрхүү үйлдэл дээр нөлөө авч магадгүй гэдэг байдлаас бас бие хилэмжээс үзүүлж байгаа. За тоглолтын 2 дугаар үе. За тоглолт дуусаад 1 минутын хугацаа 4-0 харьцаатай Хөвбөлгийн тамирчин Зандигийн давгал дэрд тэмцээн маань үргэлжлэн явагдаж байна. Солонгос улсын тамирчин маань хитрхи бас бие бариад байна уу да хөдөлгөөн болгоны алдааг нь хүлээгээд ах шиг байна. Адилхан мэргэжлийн тамирчид бол иймэрхүү алдааг хүлээхээс илүү тэр нөхцөлийг бүрдүүлэх тэр зүйлийг өөрөө төрүүлж хийх ёстой гэсэн. Оноох нөхцөлөө бүрдүүлэх ёстой гэсэн. Өөрийнх нь чаддаг зүйлийг хийх гээд хүлээгээд байх биш. Туслах хөдөлгөөн мөн үү? Тэр жийл дур төлөлийн тэр зайгаа ойр төлөх степ байна уу? Хүлээн ажиллагаа нь тэр болгоны хийж иж оноох үнцэн хөдөлгөөнөө явуулсан. За нэг гацсан хөдөлгөөнд нуур төлөө тэр холоос чирж орж ирээд Иран улсын тамирчин маань цээжинд нь оноцтой өшөлж байна. Яг энэ хүү
бичлэгийг ингээд дэлгэцээр ингээд үзэж байхад бол их л амархан оноо гараад тах шүү тий. Мэдээж 58 кг хэмжээ бол доор хаяж 22 кг-аар дээш өшгөлж иж оноо гардаг. Цээж нь 5 кг-аас дээш толгойн 5 кг-аас дээш өшгөлж иж оноо гардаг. Тэгэхээр иймэрхүү хэмжээний хүчтэй өшгөлж ийн удаа л гэж ойрхон байгаа хүн л анзаарна байсан. Дэлгэцээр бол их л амархан харагдчихна. За сүүлийн 10 секунд. За гарын хамгаалтыг давуулаа нуруунд нь наад хөдлөн хийснээр оноо маань 11-1 харьцаатай ян хичээн сайн нэгтэйгээр хожигдож байна.